одоохон бид баярлалаа. Ер нь бол Монгол улсын их хурлын гишүүдэд энэ талаар мэдээлэл хонс байгаа. Монголын ард түмэн өнөөдөр энийг сонсоод сууж байгаа бах. Ер нь бид ард түмэн гэж ярих их дуртай. Үнэн дээр ард түмний гэж ярих бол үнэхээр газрын хэвлэл. Монгол улсын үндсэн хуулийн 100 дугаар зүйлдер газар болон түүний хэвлийн баялаг бол ард түмний өмч гэж. Энэ дээр олон мянган жил амьдран сууж энийг өнөөдрийн хүртэл үр шимийн хүртэж явсан энэ хүмүүстэй тэгш бус бизнесийн харилцаа хийх гэжээвэл энэ бол нэг угуулхэд айн хот алдагдaltaй болно. Дараа нь гарах үр дагавар бол үнэхээр хэмжээшгүй шүү. Хэмжээшгүй. Өнөөдөр биднэрт ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Ерөөсөө 2.5% хураамж төлөөл Монголын баялагийг ачиж гаргах тухай асуудал. Энийг Монголын ард түмэн хязгаарч зөвшөөрөхгүй. Өнөөдөр та нар гэрээ хийж болно. Гэхдээ Монгол улсын өнөөгийн засгийн газар, Монгол улсын сангийн сайд ийм зүйл дээр гарын үсэг зурхгүй гэхэд би бол үнэхээр итгэлтэй байна. Итгэлтэй байна. Хоёр дахь асуудал дээр бол бид Монгол улсын эдийн засаг 10.6% өслөө гэж энэ жил ярьж байна. Энэ бол ерөөсө Borоо Gold гэдэг компани 7.5 тонн 100 гаруй тэрбум төгрөгийн алт олборлоод ачаад гараад явцсан. Энээс ерөөсө Монгол улсад 2.5% Монголын алтыг ачиж явсныгоо төлөө татвар төлсөн. Өөр юу ч байхгүй. Монголын компаниуд бол нэрэ татвараа төлдөг. Тийм ээ, Монголын компаниуд техник тоног төхөөрөмжөөр оруулж ирэхлээр гайл болон худалдааны 23.5% татвар төлдөг. Дээр нь бүх төрлийн нэмэгдэл татваруу төлдөг. Ийм шудраг биш харьцааг олон жил цаашдаа Монголын төр төвчж явна. Монголын ард түмэн төвчин гэдэгт би итгэхгүй байна. За. Их хурлын гишүүн юу? Ийм учраас шудраг хэлэлцээр хийхийг хүсэж байна. За. Хэн хариулах вэ? Тэг. За. Түрүүн ташцыг хэллээ. Тэр газрын гүнд байгаа нөөц баялагийг ашиглахад бол маш бага зардал байгаа маш их орлого олж байна гэж. Тэр бол бид бол энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд их судалгаа хийлгэсэн. Түүний дотор Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль, Шинжлэх ухааны техникийн их сургуулийн уул уурхайн сургууль, мөн үндэсний хөгжлийн хүрээлэн гэх мэтийн олон газраар судалгаа хийлгэсэн. Энэ судалгаануудын дүнгээс үзэхэд бол мөн манай өөрийн компани өөрийн хийсэн судалгаанаас үзэхэд бол бид нэр 20 жилийн туршид бол 2006 он хүртэл 2007 онд үйлдвэрлэхэд 2006 он хүртэл ашиглах нийт нөөцийн маань ерөөсөө нөөцийн нийт олборлолтын хэмжээ маань 17 орчим тэрбум долларын хөдийг ашиглах юм. Нийт уурхай бол ер нь 40-50 жилээс доошгүй настай байна гэж бид тооцож байгаа. Өнөөдөр бидний ярьж байгаа доктортой байдлын гэрээ бол тэр уурхайг ажиллах бүх хугацааны туршийн гэрээ биш. Зөвхөн 15 жилийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулж байгаа. 17 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бидний тооцоогоор бол зөвхөн аж ахуйн нэгжийн албан татварын хүрээнд бол бид нэр 2.4 тэрбум доллар төлөхөр байгаа. Нөөц ашигласны төлбөрт бол 400 сая доллар төлөх тооцоо гарсан. Түүнээс гадна бусад шууд бус орлого татварын хэмжээг тооцоод үздэг юм бол нэг 7 орчим тэрбум. Өөрөөр хэлбэл 17 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн түүнээс нэг 10 орчим тэрбум доллар нь бол Монгол Улсын засгийн газарт одоо татвар болон шууд бус татварын журмаар орох юмаа гэсэн тооцоо бид За. Юу гэдэг вэ? Социализм үеийн Окей. Эрдэнэ уулын үйлдвэр жишээ нь Зэсийн Баяжмалыг Орос Монголдоо 51-49-ээр хийсэн. Монгол Орос цэвцбэтгэд нэгдэл. Монголын бас баялагийг гадагшин зөөж гаргадаг уул уурхайн үйлдвэр. Бас 51-49-ээр хийж ирсэн. Одоо зах зээлийн энэ систем үр ашигтай эдийн засгийн тогтолцоо шилжчихэд байгаа үед ийм шудраг биш гэрээг хийх юм бол өнөөдөр үнэхээр Монголын ард түмэн хүлээж авах. 50% бол хийж болно. Ойлголоо. Та 50%. Окей. I would contend that after 15 years, the length of the stability agreement, which is too short, by the way, that after 15 years,
the people of Mongolia will have made more money out of Oyu Tolgoi than Ivanhoe Mines, because we will be recouping our investment the whole time that the payments from the royalties and some of the taxes are being paid to the government. So in 15 years, the people of Mongolia will have made more money than Ivanhoe Mines. Нэг л зүйлийг хэлэхэд бол одоо энэ доктортой байдлын гэрээ байгуулагдсанаас хойш 15 жилийн дараа Монголын ард түмэн Ivanhoe Mines компанитай харьцуулах юм бол илүү их ашиг олсон байх болно. Бид нар бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд бол өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаа л дөнгөж нөхчээ. Уучлаарай, би ганцхан зүйл таслаа асууя. Ятаны яриг. Энэ тооцоог бид нар хаанаас үзэж болох вэ? Well, I'm just saying, this comes out, this is an estimate that I'm making just from my knowledge of the project and the amount of capital that we have to invest in this project to get it to full capacity. I think the total number that we will invest over 10 years is probably somewhere over $2 billion. $1 billion to get it started, and then when we develop the underground, another $500 million, and then another $500 million as we go down the road. So we have to recoup all of those costs before we make any money. At the same time, we are paying royalties out. There's wages that are being paid to the community. There's spin-offs from other businesses. So it's my contention that the people of Mongolia make more money than Ivanhoe Mines will. Миний үзэж байгаа би энэ сайн мэдээлэл юунаас хэлж байгаа юм бэ гэхээр би энэ төслийн өөрөө одоо удирдагчдын нэг учраас энэ төслөө би анхнаас нь одоо гардаад судалж үзэжсэнийхээ үний үед бол би энэ тоог бол баталгаатай хэлж чадж байгаа юм аа. Анх би хэлжсэн энэ одоо үйлдвэрийг ашиглалтанд оруулахад 1 тэрбум доллар хэрэгтэй болно. Тэгээд дараа нь яг одоо үйлдвэрлэлээ эхлүүлээд одоо ойрын 10 жилийн хугацаанд бид нэр дахиад 1 тэрбум доллар хэрэгтэй болно. Нийтдээ 2 тэрбум доллар бид нэр оруулаад энэ хугацаанд бид нар нөгөө нөөц ашигласныхаа төлбөрийг төлнө. Тэгээд бусад шууд бус хэлбэрээр бид нар татваруудаа төлөөд явна. Ажилтныхаа цалин олгоно гэх мэтчлэн Монголын ард түмэнд бол бид нар ашигаа өгөөл явна.